Зам гарцыг чөлөөтэй байлгаж оршин суугчтай аюулгүйдийн хөтнөөс тусгай зориулалттай автомашин үргэлжлэх боломжтой талбайг чөлөөтэй байлгаж өгөөсэй гэсэн л ерөн заав зөв. Угаар мэдрэгч байна уу та? Энэ одоо ерөнхийдөө байхгүй байна л да. За, UBN сайт нийслэлийн онцгой байдлын газартай хамтраад Улаанбаатар хотын айл өрхүүд, алтан байгууллагууд, за тэр дундаа орон сууц, барилга байгууламжууд гамшигын эрсдэлд хэр бэлэн байна вэ гэдэг асуудлыг энэ удаа хөндөж байна. Нийслэлийн онцгой байдлын газрын байцаагч Шинбаяртай хамтраад айл өрхүүдээр орж одоо стандартад заасан, байршуулсан байх ёстой зүйлсүүд бэлэн байна уугүй юу гэдгийг хамтдаа орж харцгаая. Шаардлагуудад нь жишээ нь айлд юу байх вэ? Одоо утаа мэдрэгч, угаарын мэдрэгч, галын тохиолын систем тийм ээ. Тэгээд аврах зам гарц, аврах шат гэдэг нь ойр зүрийн ерөөдөө заавал байх ёстой зүйлсүүд бол заавал шаардлагатна гэсэн үг. За тэгвэл айл руу орж үцэх үү? Хэр ер нь бэлэн байдалд байгааг орж харъя те. Төлөвлөлтөөр онцгой байдлаас асууж байна. За амрыг ирээ. Айл өрхийн аюулгүй байдлыг хангах үүднээс гамшигын эрсдлийг бууруулах, өрхийн аюулгүй байдлыг хангах үүднээс ихэд танаа гэрийг үзлэг шалгалт зохион байгуулад тань заавар зөвлөмж өгч болох болов уу гэдэг тэгээд явж байгаа. Тэрөө таныг зөвшөөрвөл би танаа гэрийн аюулгүй байдлыг шалгаад танд эргүүлээд заавар зөвлөмж өрн байх ёстой стандарт нормд дагуу зөвлөмж өгөх. Юм болох хоёр өрөө байшин болохоор ч зэрэг тэгэл ингээл байж идэг шүү дээ. Танаад одоо галын хор тийм ээ, гал амтрах хэрэгсэл та ерөн гэртээ байлгадаг уу? Галын хор бол байдгүй. Зүгээр ер нь одоо чүдэнс жишээлбэл би одоо арц угуулах гэж чүдэнс байлгадаг. Цахилгаан тасрал нэг юу лээ лаа асах гэж ингэдэг. Тэр чүдэнсээ би дандаа түр хайрсан л хийдэг. Аюултай л гэж бодоод өөр бусад талаар бол ер нь бас айхтар яддаг шүү дээ. За тэгвэл үзэх үү? За тийм орж болох уу те? Угаар мэдрэгч байх хэрэгтэй тий. Тийм ерхий айл болгонд ерхийдөө галын утаа мэдрэгч угаарын мэдрэгч байрлах хэрэгтэй. Одоо энд бол угаар мэдрэгч байна уу та? Энд одоо ерхийдөө байхгүй байна л да. Тийм. Тэгэхээр хоёлаа эгчид Тийм зөвлөх. Угаар мэдрэгч ер нь та хаанаас авч болохыг мэдхүү. Мэдхгүй. Би ер нь угаар мэдрэгч хаанаас авах вэ? Гал ундрах тохиолын систем тийм ээ, ундрах системд орж ирэх эрхлэх байгууллагууд байдаг. За мөн барилгын томоохон хэмжээний том худалдааны төвүүдэд бас байрлалдаг байгаа, зарагддаг байгаа. Ямар нэгэн байдлаар гал төмөр гарсан тохиолдолд тухайн тэр утаа мэдрэгч маань бусдад сэргийлнэ л гэсэн үг. Бусдад дуу тохиогох тийм ээ, бусдын аюулгүй байдлыг хангах эд хөрөнгөийг хохирол багтаа аварч үлдэхэд ач холбогдолтой гэсэн үг. Тэгээд тэр төхөөрөмжийг аваад яаж иргэн одоо өөрөө ахын хүрээндээ өөрөө сорилуулж болох юм эсвэл заавал ингээд тусгай одоо хүнээр сорилуулах хэрэгтэй бол. Тийм яг хуу тухайн авсан газараасаа заавар зөвлөмж авч мэрэгжлийн байгууллагаас заавар зөвлөмж аваад тэрнийхэн дагуу өөрсдөө байрлуулах боломжтой гэж бодож байгаа. Танаа балконтой Манай балкон байхгүй. Балкон ингээд өөрөө уулга хийсэн. Битүү. Тэгэхээр сая байцаагчийн хэлж байгаагаар бол одоо угаар мэдрэгч байх хэрэгтэй гэж галын хор байх хэрэгтэй, наад захын гал утнутрах хэрэгсэл байх хэрэгтэй. За тэгээ байрнууд маань одоо балкон дээр аюулгүй шат бас байх ёстой. Ийм юмнууд байх ёстой. Нэг хоёр давхарчин тийм баг байдгүй шиг байгаа. Манайх энэ айлд мань байдаг. Нөгөө амьдралын ирэхээр энийг нөгөө балконо өөрөө болгоцсон болохоор зэрэг хаагаад нэг 12-ын хаан өөрөө хайцсан байгаа байхгүй юу? Тий. Тэгээ одоо бас л бодох хэрэгтэй. Онцгой байдлын байгууллагаас ерөнхийдөө өгж байгаа сар бүрийн сүүлчийн пүрэв гэдэг тийм аян явж байгаа та ер нь мэдж байгаа юу? Би одоо туслан гарчаад ерөөсөө бүр юмнаас хол байна. Айл болгон өөрсдийн статистик сар бүрийн сүүлчийн 7 хоногийн пүрэв баригт шалгана гэсэн үг. Та одоо өөрийнхөө аюулгүй байдлыг өөрөө шалгаж боломжтой. За та камера гаргаж ирээд Камера харагдана. цэнийхээ камера гаргаж ирээд тухайн QR кодыг уншуулах юм. Тэнгүүд энд гараад ирж байгааз. Тэнгүүд энэ quiz бэлэн байцыг меню руу шууд хандлт нь аваад орж байгаа гэсэн үг. Одоо энэ дээр хуулийн этгээд өрхийн өрөөний аюулгүй байдал, иргэний гамшигын ослын ойлголт мэдлэгийг шалгах ийм хуудас нь хяналтын хуудсууд гараад ирж байгаа гэсэн үг. Та тэгэхээр одоо өөрийнхөө чинь өрхийн бэлэн байдлыг шалгаж болно гэсэн үг. Эндээс та өөрийнхөө бүртгэлийг, ерөнхий бүртгэлийг хийгээд сонголтуудаа хийгээд тухайн асуултууд өөрөө хариулах асуултанд бүгдэнд хариулах хэрэгтэй юм уу? Тийм бүгдэнд хариулаад хариулаад. Тэгээ би ер нь
одоо өөртөө Одоо та ингэж гараад ирэнгүүт та энэ асуудлууд дүүрс хариулна гэсэн. Та жишээ нь гэр бүлийнхээ оршин сууж байгаа газар та тохиолдож болох гамшиг олцвол аюул дүсглийн тухай мэдхүү гэж байгаа. Та мэддэг бол тийм мэдэхгүй бол үгүй гэж хариулна. Үгүй гэж хариулаад мэдгүй зүйлээ үгүй гэж хариулсан тохиолдолд доор нь санамжаар гараад ирж байгаа гэсэн. Өө за болж ийн тань зөвлөмж өгч байгаа гэсэн үг байхгүй нэг өсөндөө. Одоо цуслан дээр гэсэн энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм болдгоо яг хуу. Сар болгоны сүүлчийн 7 хоногийн 4 дахь хариг. За саяны одоо хоёулаагийн орж үздэг айлд ер нь стандарт шаардлагад байх хэвээр зүйлүүд ер нь хэр хангагдаж байна? Саяны айлын хувьд хуучны орон сууцлахоор анханасаа галын тохиолдол систем удаан мэдрэгч шиг төлөвлөгдөөгүй байсан юм. За мөн саяны айлын хувьд аварын шат болох балконы хэсэг тийм ээ авралтын гарцыг өөрийнхөө орон сууцны өрөө болгоод цаашаа дэлээд ашигласан. За ийм өргөд зөндөө тохиолддог. Хэдий байх ёстой ч гэсэн хуучны барилгууд маань тийм юм байхгүй тохиолдол аюул их байгаад байгаа. Одоо ийм нөхцөл байдалд бол гал гарлаа гэхэд одоо жишээ нь саяны айл бол гал гарлаа гэхэд аварын шат байхгүй учраас одоо балконоор дамжиж ам аврагдана гэсэн асуудал бол байхгүй болчихж байна. Тийм ер нь боломжгүй гэсэн үг шүү дээ. Өндөр давхар одоо тийм ээ 5-аас дээш давхар дээш өндөр давхар барилгуудад бол ерөөдөө боломжгүй. Тийм болохоор заавал аварын харцыг чөлөөтэй байлгах тийм ээ орсон суугчид маань аварын балконы авралтын харцыг чөлөөтэй байлгах тэгвэл манай дэргэд маань балкон дээр хамаг одоо параметрал хураагаа ичдэг тийм ээ өөрсдөө параметралын хураагаа ичдэг. Тэгэхэд гинтийн гамшиг ослын үед өөрсдөө аврах гарцаал өргөд хаагаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ мөн утаа мэдрэгч халын төхөөллийн системийг аюулгүй бүрэн байдлыг тийм ээ ашиглалтын байдлыг хангаж чаддаггүй. Энэ маань бас нэг эрсдэл болоод байгаа. Барилга нь хуучных байж болно. Барилгадаа анханасаа хуучных учраас төлөвлөөгүй ч гэсэн тэр утаа мэдрэгчийг аваад суйрлуулах боломжтой байстай. Тийм ерөнхий боломжтой гэсэн үг. Ер нь бол авсан газраараа мэрэгжлийн хүнээр нь суйрлуулах хэрэгтэй. Тийм ерөнхийдөө яг хөө заавар зөвлөмжөнд орлох гэсэн үг л дээ. Заавар зөвлөмж аваад суйрлуулад өөрсдөө хэвийн ажиллагаа аюулгүй байдлыг хангах гэсэн. За батарейтай утаа мэдрэгчүүд батарейн дууссан сигнал өгсөн тохиолдолд тогтмол батарейг нь сольж байх тийм ээ. Батарейн дуусныг яаж мэдэх вэ? Ерөнхий асах сигнал гэж байгаа. Тухайн гэрэл утаа мэдрэгчэн дээр авах сигналын гэрэл байгаа. Тухайн гэрлэлийг ерөнхийдөө харж мэднэ гэсэн үг. Утаа мэдрэгч маань зэнхтэй вэ, зэнхгүй вэ гэдгийг хараад. Одоо орон сууцнд ямар нэг газар барилга байгууламжид гал гарлаа гэхэд орц гарцны асуудал байнга ер нь хөндөгддөг шүү дээ, тий. Автомашинуудаа замбраагүй тавих тийм ээ. Орц гарц хааж байрлуулахаас ахгуулаад тусгай албаны автомашинууд маань хөрөлдсөн ирэх хэд ингээд зам талбайг хаацсан эсвэл багтахгүй байх гэж байна тийм ээ. Тийм үднээс ерөнхийдөө бидний тавьж байгаа шаардлага бол ерөөдөө зам гарцыг чөлөөтэй байлгаж оршин суугчтай аюулгүйдлийг хангах үднээс тусгай зориулалттай автомашин хөрөлцөн ирэх боломжтой талбайг чөлөөтэй байлгаж өгөөсэй гэсэн л ерөн заав зөвлөмжийг өгөөд явж байгаа гэсэн. Албан байгууллагууд дээр ер нь яг ямар шаардлагуудыг тавьдгийг яг юуг одоо бэлэн байдалд байх ёстой гэдэг. Хуулийн тэгэд албан байгууллагуудын хувьд галын аюулгүйдлийн тухай хуулийн норм стандарт тийм дагуу шаардлагаар ерөн тавиулдаг. Тэрний дагуу одоо чинь наацхан галын тохиолын систем, цахилгааны аюулгүй байдал, гал унтраа багаж цэцэглэмж, тэгэл жижигтдийг гамшиг усал гал төмрийн сургалт тийм ээ дадлагжил мэрэгшүүлсэн байх гэж наад ийм ерөнхий шаардлагуудыг тавиа явж байгаа гэсэн үг. Аюулгүй байдлаа хангаагүй зөрчил хэрэг байдаг. Ерөнхийдөө сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагууд маань харьцангуй өөрийнхөө тийм ээ эд хөрөнгө байгууллагынхаа аюулгүйдлийг маш сайн хангаж чаддаг болсон. Ихэвчлэн ерөнхийдөө гардаг зүйлүүд болохоор галын тохиолын систем тийм ээ орц гарц мөн барилгын орц гарц хааж тийм ээ аврах гарцыг хааж параметрал авраасан өрөө тусгай болгосон иймэрхүү зөрчлүүд айгүй их дийлэх тохиолдлууд бүрэн бүртгэгдэж байгаа гэсэн. За баярлалаа.